Хөлтэй хөл нүцгэн яана одоо. Одоо Даарандаа одоо. модтой ташгүй. Модон дээр суугаад даараад хөлөө дулаацуулаад гараа дулаацуулаад сууж ин да. Одоо яана тий? Олоо дулаадаад гаяадаад юу вэ? Оо, нэг шүдэнс зурсан чи ингээд пишэ харагдаж гинэ. Нэг шүдэнс зурсан чи хав халуун пишэ. Тий. Хав халуун пишэ харагдсан гинэ. Адуу. Тэгснээр шүдэнцэн дууссан. Дахиад нэг шүдэн засаасан чинь зөндөө олон хоолнууд, амттай юмнууд харагдсан гинэ. Торт байна, жимс байна, цай байна, ундаа байна. Зөндөө гоё юм. Тийм бай. Ундаа бага. Гоё амттай юмнууд харагдсан биш. Дахиад шүдэнцэн дуусаад, дахиад шүдэнц зураал хасаасан чи юу вэ? Хэмээн багу. Имэн баг. Шинэ жилийн мод харагдаж гинэ. Гацуур мод. Миний хэлгээд байгаа. За дахиад шүдэнц зурсан чи юу харагдах юм болов? Өө шүдэнц нь гал насаад дууссан чинь гацуур мод нь байхгүй. Энэ ад. Тийм байна од юм уу? Мөр гоёлоо. За тэгсэн чинь дахиад нэг шүдэнц зурсан чи эмээтэйгээ уулзсан юм шиг болж гинэ. За дахиад нэг шүдэнц зурх юм уу? Дахиад нэг шүдэнц зурсан чи ээжтэйгээ уулзаж гинэ. Нэмээ. Эмээ нас байна. Ээж эмээ хоёр дээр очсон юм шүү дээ, тий? Тэгсэн чи яатсан бэ? Дараад хөлтөд хүцсэн юм шүү. Тий. Яана. Хүн цасан дээр хөлд удаан байхаараа хөлтөд хүчтэй юм шүү дээ. Хөөр хідөөний хүцсэн шүү дээ амар. Яаж байгаа юм бэ энэ бодлыг авдаг юм тий? Хаа. Байхгүй. За болцсон амар юм би тий? Амар юм бэ нөө? Өрөвдмөр юм бэ нөө? Яасан? Үнэхтэй болсон уу? Хөөр хідөө. Жөөрөл уншиг гэдээсэн шүү дээ. Ямар юм нөө? Ай намш гаргая. Заан тоодоо. Үдчих болох юм уу? Өөр нам байхгүй юм байна. Мөш багу. Агу дээ. Тэгсэн. Мөш байна. Байна уу? Тий. Ата. Тийм бэ. Өвөө навч. Өвөн юм уу? Өвөө шахтай байгдаггүй. Өвөө наашаа байдагтэй. Гата байдаггүй. Энэ гата өмсөд. Тэгсэн чинь өдөөд өгсөн байна. Яана. Яа. Йоо. Өдөөд өгсөн байна. Өөр хідөө нэрээ. Хонтадан. Нотанан. Тийм байна. Хідээ. Барихгүй бол тогтдохгүй шүү дээ. Яа. Хоёр гараараа минь нөө. Аяа. Тийм. Эцэцэ. Одоо тийм нөгөө тийм эргүүл. Нөгөө юм уу? Нөгөө гараараа эргүүл. Яа. Ямар ятрага дууртай юм бэ за. Гаяавай. За. Яа. Тэгсэн чи яасан? Гутлээ наваа явсан байна. Яаж байгаа юм бэ? Эцэцэ. Би барих юм уу ёо за. Гаяавай. Өөрөө уншина гэж. Гаяавай. За. Тэгсэн эмаавсан байна. Тэгсэн байна. Тэгсэн чи яасан? Тэгсэн гачман байна. За хурлаа чи ээж нь тавилаа шүү.
Бүр уншин хичээд хүнийг зандаа оролцуулаад. Өөрхийдөө яас юм бэ? Хүнийг гараар өөрөө барьцдаг байгаа шүү. Сая ч ойлоосаа нөгөө Викторийн Марлаа Викторийн уншлагыг үзсэн шүү дээ, орой уншлагыг. Энд дээр үгийн сан нэмэгдээд байна уу? Яаж нэмэгдээд байна? Нэмэгдээд байгаа бол яаж нэмэгдээд байгаа юм? Нэмэгдээд байгаа нь яаж болоод байгаа юм? За. Эхлээд шинэ ном аваад ярилцаад ингээ уншаад ярилцаад явхад хүүхэд өөрөө 34 үгээс бай. Тооллоо. За. За тэгээд уншиж дуусныхаа дараа би өөрөө ярина гэдэг нь. Тэгээ яриад үйл явдлыг ойлгосноо ингээд өөрийнхөө ингээ орчин тойронтойгоо ингээ холбоод яриад байна л да. Тэгээ ярихаар 56 үг болчихно. За энэ хоёрын хооронд 22 үг нэмэгдсэн байна. Өөрийнхөө ингээ ярьж байгаатай ингээд уялдуулаад ойлгосонтойгоо ингээ уялдуулаад яриад байна л да. За тэрнийхээ тэндээс бас шинэ юмнууд нэлээд олж авчээ. За. Жохоо хүндэл ном сонгочиж тий. Нөгөө өөрөө уйлаад байгаа. Хүүхдийн зохиолол доо. Гэтэ арай ах нөгөө хамгийн сүлд нь хөрхий өгчөж байгаа шүү дээ тий. Тэрийг өхөн гэдэг ямиг нэг гуйтгарлахтай сэтгэл санаа хүртэл ингээд өөр байх нь тий ойлгосон байна. Хөөрхийдөө гэд нэг юм өрөвдөг сэтгэл бас гарч байгаа юм байна. Үүнээс гадна сэтгэл санааны юунаас гадна цоо шин урд нь огт хэлж байгаагүй 5 шиг үг хэлсэн байна. За ингэхээр нэг удаагийн номон дээр л 5 үг нэмэгдэж байна тий. Зарим бүр нэлээд юм шинжлэх ухааны ч юм уу одоо эсвэл янз бүрийн монголоор текст ахиутай ном унших юм бол чинь 10-аас дээш үг нэмэгдэж явчихдаг байхгүй. Тэрийгээ тэгээ хүүхд нэг сонсцсон бол хүүхд бас нэг хурдан мартдаггүй юм бэл. Энэ минийг те энэ тэр те энэ те гэд ингээд холбоод яриад идэх юм бэл. Тэгээд хүүхд өөрөө аяндаа өөрийгөө тогтооод авчдаг юм байна. Тэгэд дахиад нэг асуулт асууж. Одоо орой уншлага гэж бид нэг ном уншиж байгаа шүү дээ. Энэ нэг номыг уншаагүй байсан бол энэ шинэ 22 үг нэмэгдэхгүй байх байсан шүү дээ. Нэмэгдэхгүй. Тэгэхээр ном уншихын ач тус нь яг юу вэ гэдгийг шууд эндээс би бол ойлгож байгаа байхгүй. Ерөөсөө хамгийн эхний ээлжинд бол үгийн санал нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь бол одоо 5 нас хүртэл үгийн санг бол маш их нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд аяндаа өөрөө нэг өдөр яриад гэх. Гол нь үгийн сангуу өөрийгөө илэрхийлж чадахгүй логик нь хөгжихгүй болохоор ч л хүүхэд ерөөсөө ярих бэрхшээлтэй болчиход байгаа. Үг ярья мэдхгүй. Энийг ингээд би энийг хийх гээд байна гэдэг нэг ном уншихгүй хүүхэд чинь логик нь хөгжихгүй салангад үг хэлээд байгаа шүү дээ. Тэг хүн ойлгохгүй болохоор бухимдаад эхэлдэг. Иймэрхүү нарийн хөгжлийн нарийн юмнууд байгаад байгаа юм л да. Зөвхөн эцэг эхчүүдийн талаас бол та яаж туслах вэ? Хүүхдээ одоо яг энэ насанд нь тохируулж яаж явах вэ гэвэл үгийн сангийн л нэмэгдүүлээд байгаа хэрэгтэй. Тэрийг бол хүн болгон чадна шүү дээ. Өөрийнхөө хүүхдтэй хайртай л бол ямар ч ээж хүн болгон чадахгүй заяа. Яагаад тэгэхээр одоо ингээ. Одоо энэ чи би жирийн ээж аахгүй. Та болохоор ингээд ном уншаад аягүй олон хүмүүс ингээд судалсан хүн баа штэ. Үгийн сан яаж нэмэгдүүлэх вэ гэдээ ойлгоцсон байгаа байхгүй. Надад болохоор үгийн сангийн ярингууд зүгээр шинэ үг тань мэдүүлэх ёстой л гэж мэдэж байгаа болохоос яг энэ номыг уншаад хэдэн үг нэмэгдсэн байна гэдгийг би харж мэдэхгүй байхгүй. Тэгээ сая таныг хэлэхээр би мэдэж байгаа байхгүй. Одоо ингээ эхнийхэн дээр би тайлбарлаад хэлэнгүүт миний хэлсэн үгнүүдээс тэр хүүхд ингээ шинэ үг мэдэж авсан байх нь штэ. Тэрийгээ дараа нь дахиад өөрөө ярихдаа өөрийнхөө мэддэг үгтэй ингээ нийлүүлээд хослуулаад ингээд хэрэглээд ярьчихсан үгийн сан нэмэгдээд ороод ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зүгээр юу ячмаар юм шүү. Ээж аавд чи ингээд шинэ үгийг ингээд өөртөө үгээ сайхан оролцуулаад ингээд орой болгон уншаал өгч гэдэг чи автомат нэмэгдэж байгаа. Уншаад, ярилцаад, ойлгож гэнэ үү гэд хүүхдийнхээ бас реакцийг харах хэрэгтэй л дээ. Ойлгохгүй бол тэр чинь бас анхаарал төвлөрч өгөхгүй. Ярилцахад бас хэцүү. Тийм учраас бас хүүхдийнхээ номон дээр хэцүү хөвгтэй байж болно, ойлгох хөвгтэй байж болно. Эцэгчүүд өөрсдөө энгийн үгээр тайлбарлаад ярьж өгөөд дээрэс нь асуугаад ингээд харилцан яриа хэлбэрээр явал хүүхдүүд сонирхолтой. Тэрнээс дув дугаа ингээд сонсоод ингэж бол. Би анх манддаг гэдэг үстэй. Дугаа уншаал зүгээр би ингээд эхнээс нь уншаал дуусгах тийм сонирхолтой.
Монтка голоос нөгөө нэг ээж энэ юу ингэнгүүт нэг тэр л ахгүй гэж шууд өргөжлөлөө томчтой. Тэрийг л асуусан юм л айгуу сайн тайлбарлаж өгөөл ой танд нь оруулчихвал тэр чинь бүр бүх юм ангаа гүнзгий ойлгох нь биш үү? Одоо их зүгээр эхнээс нь дуустал номыг зүгээр ингээд номын үгээр уншдаггүй юм билээ шүү. Тэгэхээр хүүхэд бас зарим үгээ барьж авч чадахгүй ойлгохгүй бол тэгээд бараг дургу болчих балрын шүү тий. За. Тэгэхээр ингийн ээж аваадын хувьд бол үгийн сан яаж нэмэхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л өдөр болгон 10 минут ном уншаал харилцан ярилцчихад л болох юм. Харилцан ярих чухал шүү. Харилцан ярилцах хэрэгтэй юм байна. Өөрөө уншаад байхгүй тий. За. Өөртөө унших, өрөөлд унших, үр хөвгтдээ унших гэдэг ч одоо хайрын нэг хэлбэр. Одоо тэгээд энэ 2 нас 6 сартай штэ марлаач одоо. Тэгэнгүүт 2 нас 6 сартай хүүхдүүд нэг ном уншихад доотлол нь 50 үг мэдчих хэвээр юм биш үү? Гэт хоёлаа сая харсан штэ. Тэгэнгүүт хэрвээ 50-аас доош үг мэдчих юм бол эсвэл ингээд энэ юу вэ гэж асуугаад хариулахгүй байх юм бол тэр хүүхдүүдтэй тийм хүүхдүүд зөндөө байгаа штэ тий. Утасны хамаарлаас болоод ч юм уу зөндөө болцсон байлээ. Тийм хүүхдүүдтэй ээж аваад одоо яах ёстой юм бол? Одоо нэгдүгээр эцгийн зүгээс уухгүй ажиллах хэрэгтэй хүүхдтэйгээ. Одоо тэр чинь 2 нас хүртэл хэл ярианы хөгжлөн хоцрогдож шүү дээ. Үеийнхнээсээ. Тэгэхээр уухгүй нэгдүгээр ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар цаана нь бас эрүүл мэндийн шалтгаан байна уугүй юу гэж эмчид хандах шаардлагатай болж дээ. За одоо марлагийн хувьд бол ингээд 50-аас дээш үг мэдчихэж штэ. Тэгэхээр асуудал байна гэсэн үг тий. Тэгээд одоо хоёлаа сургалтын дээрээ одоо энийг цааш нь дэлгэрүүлээд эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх сургалтын дээр оруулах уу? Оруулна. Наривчилж байна. Аха. Хэдэн үг хэлэх юм. Одоо тэтгэр үгээ яаж нэмэгдүүлэх юм. Хэл ярианы төвшин хэр байна? За байгаа дээр нь яаж төвшингийг ахиулахын, ямар арга хэрэглэдэхин тэр бүхнийг л хэлхийг зориндоо. Дээрээс нь ихэнхдээ бол бүтээлч маягаар уншлагыг явуулна. Бүтээлч маягаар арга зүйг нь хэлж өгнөдөө. Хүнд биш энгийн арга зүгээр тий. Тий зүгээр өдөр тутам хинч хаанч хийж болохоор гол нь сэтгэл жоохон энгийн л байж мараа байхгүй юусэн. Тийм ээ тийм. Одоо бол яг одоо 0-3 нас юм чинь практик талтай. Гол дуул юм дээ. За баяртай. За баярлалаа.